Бадрах Энержи компани үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг Дорногов аймгийн Улаанбаатар сум, Сайн шанд сумын Зүүн Баян багтаа хамтран хамтын ажиллагааны зөвлөлүүдийг 2013 онд байгуулан түүнээс хойш нийт 45 удаагийн зөвлөлийн хурлыг амжилттай зохион байгууллаа. Зөвлөл улиралд нэг удаа хуралддаг ба урьдчилан товлсон сэдвийн дагуу компани мэдээлэл өгдөг бөгөөд тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө тайлан, бусад судалгааны ажлын тайлан зэргийг ил тод танилцуулдаг. Орон нутгийн гишүүд болон нутгийн иргэдийн төлөөлөл мэдээлэл авахаас гадна компанийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуулт, санал хүсэлт зэрэгтэй хариу авч харилцан санаа бодлоо солилцож чаддгаараа уг зөвлөл нь компани ба иргэдийн хоорондын харилцааны гол гүүр болдог юм а. Энэхүү хамтын ажиллагааны механизм нь орон нутгийн иргэд болон компани хоорондын ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Бадрах Энержи компани хамтын ажиллагааны зөвлөлийг иргэд нийтийн хурлаас сонгодог. Тэгээд бас 3 жилийн хугацаатай 3 хүнийг бас сонгодог. Хамтын зөвлөлийн хурлаар одоо компанийн олж байгаа үйл ажиллагаа за мөн одоо тэр жилийнхэн одоо Улаанбаатар сум болон Зүүн Баян тосгонд одоо оруулж байгаа бас төслийн хөрөнгө оруулалт одоо эдгээрээ одоо биелэлт мөн одоо бас биелсэн биелээгүй энэ зөвлөлтөд бас бүгдийг одоо мэдээлж ажилладаг байгаа. Хамтын зөвлөлийн ажиллагааны гишүүдийг болохоор багийн иргэдийн нийтийн хурлаар тэгээ баг хамт олон төлөөлж тэн дуу хоолойгоор гэж компани үйл ажиллагааг бас иргэд багийнхаа хамт олонд танилцуулж чадахгүй сүнээ сонгодог. За миний хувьд бол одоо ер нь хангалттай авдаг гэж үздэг шүү дээ. Хамтын зөвлөлийн хурал суухад бол ямар ч байсан одоо хийж байгаа ажлын үр дүнг мөн бас зарим хүмүүсийн буруу зөрүү яриад байгаа энэ чи бас эсрэг зөв тийм хийж байгаа энэ дэс олж хартыг сонсдгийг. Ер нь энэ хамтын ажиллагааны зөвлөлийг та бүхэн ач холбогдолтой гэж хардгуу. Энийг миний хувьд бол манай багийнхны хувьд бол одоо маш ач холбогдолтой гэж бодсон шүү дээ. Тэгээд хамтын ажиллагааны зөвлөлийн байхгүй бол юу хийж байгаа, яаж байгааг бид юу мэднэ шүү дээ. Ядаж одоо нэг багийн хурал дээр очиод юм одоо тийм хурлуулсан тиймэрхүү юм ярьж байна гэдэг буруу зураг мэдээлэл өгөхөд үгүй шүү тэрний юм байгаа. Хийж байгаа юм ил тодор одоо хэдэнд хүргэх өгөө надад дамжуулж хэлэх жишээнийг одоо маш хэрэгтэй гэдэг чинь. За өнөөдрийн манай хамтын ажиллагааны зөвлөлийн хурал маань Бадрах Энержи компаниас хийгдсэн хөрөнгө оруулалтын талаар яригдлаа. За нийт манай суманд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Үүн дотор нь бол одоо сумын төвийн сургууль, дотор байр, цэцэрлэг, соёлын төв гэх мэт тийм албан газруудад одоо засвар үйлчилгээнүүд хийгдсэн байгаа. Мөн малжуулах төсөл хөдөөгийн 3 багт одоо үргэлжлэн явагддаг малжуулах төслийн талаар бас яригдсан байгаа. Хамтын ажиллагааны зөвлөл нь энэ 2019 онд орон нутгийн төр захиргааны байгууллага, төрийн бас байгууллага, малчид Бадрах Энержи компани төлөөлөл бүхий тус бүр 15 гишүүн ажиглагч нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллажээ. Зөвлөлүүд компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг оновчтой сонгох, өр өгөөжийг дээшлүүлэх, нутгийн иргэдтэй нээлттэй ил тод харилцааг өрнүүлэн хөгжүүлэх, мөн нутгийн иргэд рүү чиглэсэн бусад арга хэмжээг ил тод байлгах зорилгоо биелүүлсээр байна.